ярилцгааны үзэгчтэй та бүхэн амралтын өдөр аятахтай сайхан өнгөрүүлж байна уу? Чөлөөт өрөмтөлийн энэ бидлүүзээс бэлтгэн хүргэдэг хинбэ ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарын зочноор Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Батцоож өргөдөө ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. Сайхан амарч байна уу та? Сайхан амарч байна уу? За ойрын өдрүүдэд тун завгүй байх шиг байна тийм ээ? Тийм. Нэлээд ажил ихтэй юм шүү. Эрдэнэ дотоод үйлдвэрчний эвлэлийн холбоо үүсч байгуулагдсан 40 жилийн ойн өдрүүдэд тохиож байна. Танд бас ой баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярын мэнд хүргэе. Энэ өдрүүдэд бас ер нь ямар ажлууд болж өрнө үү? Хол ойроос зочид гэж нэлээд ирсэн баг. За Эрдэнэтэд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсний 42, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулсан түүхтэй жилийн өнөөдрөөс албан ёсоор одоо эхэлж байна. За тэрдээ 1974 онд Эрдэнэ дотыг барьж байгуулах ажил эхэл шам татсан тэр мөчид Эрдэнэтэд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэн түүхтэй. Улмаар үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд нэгдэж анхан шатны хороогоон байгуулж хороодууд маань одоо бас нэгдэж анхны баг хурлаан зарлж 1976 оны 3 сарын 17-нд анхны Эрдэнэ дотын үйлдвэрчний зөвлөл анхны хурлаа хийж одоо байгуулгаж ирсэн юм төвхтэй. Энэ хугацаанд бол 40 жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо тасралтгүй аймгийн үйл ажиллагаа одоо явуулж ирээд өнөөдөр ингээд түүхт 40 жилийн айтайгаа залгаж байна. За бид бүхэн бол Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо түүний гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчид өнгөрсөн жил одоо оны эхэнд хурлаан хийж аагаан гогцсон боловсрол дурлал анзаарлаж ажлын хэсгүүд байгуулагдаж ингээд жил гаруй хугацаанд бид нар энэ 40 жилийн өндөр бүтээлээр одоо огтж ойнхон өмнө төлөвлөсөн ажлуудаа одоо амжилттай хийж гүйцэтгэн одоо бэлэг бариад баяр дүүрэн тэмдэглэх гэж байна. Таны хувьд яг энэ үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагатай эзэнээс ажил амьдралаа холбосон юм бэ? Ажлын гаргаа юу н хаанаас эхлүүлж байв? За би бол анх хөдөлмөрийн гараагаа энэ үйлчлэгээний төв өс 1982 онд 83 оны хавар одоо үйлчлэгээний төв анх лифтчингээр хөдөлмөрийн гараагаа эхэлж ийлээ. Тэгээд тоног төхөөрөмжийн засварчин зураач рекламчин хийж байгаад тэгээд намайг одоо худалдаанд ажиллаж байхад манай барилгын баригад гэдэг бас байдаг байлаа. Тэрнийг ахалж исэн Норов самбуу гэж нэг сайхан энэ хуучин зэргийн ангид одоо хурандаа золтоо сайхан ах байсан. Тэгээ манад худалдаанд ажиллаж байгаад худалдаанаас одоо гараад өөр байгууллагад одоо орсон байсан. Тэрийг хожим би бол мэдсэн. Нэг хэсэг ойр дарааг үйж байгаа гудамжинд нэг таарсан. Гэхдээ амраад байна уу гэсэн. Гэхдээ амраагүй ах нь одоо нэг сайхан байгууллагад орцсон гэдэг. Гэхдээ таашаа хаана орчих гэсэн. Энэ Эрдэнэ дотын үйлдвэрчний зөвлөл гэдэг нэг сайхан байгууллага. Гэхдээ чиний нэг яриад мөрөөдөд явдаг л байгууллага мөн шиг байна да. Би тэгээд дүүрээ дараад ерөнхийд нь чамаа нэг танилцуулсан. Ер нь их сонирхож байгаа болтой л чиний заав гаргаад нэг очиж уулзаарай гэж. Тэгээд би 1988 онд 3 сард энэ ихэр юм да. Зарим одоо тосгонд илгээлтийн одоо байранд үйлдвэрчин эвлэлийн хороо одоо нэг байранд байдаг байсан. Тэгээд очиж дүүрээ дарахтаа уулзсан. Тэгэл зорилгоо хэлсэн. Жаахан эхлээд тулгамдсан, том дарахтаа уулзаж тэгээд жаахан чимээсэн. Гэтэ өөрийгөө бол ойлгуулж чадсан. Тэгэл ажилтнаар авсан ингээл 1988 оны 3 сарын 5-нд үйлдвэрчний эвлэлд одоо зураачаар орж илээ. Зураач рекламчнаар. Тэгэл тэрээс хойш өнөөдрийн хүртэл одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай ингээл зүтгэж ил байна да. Ер нь яг ямар зорилго өөртөлж орсон бэ? Өнөөдөр одоо ингээд удирдаад байгууллага удирдаад явж байна. Таны зорж байгаа зүйлүүд хэр биелээ олж байна? За ер нь бол би нэг хэсэг одоо бас эрүүл мэндийн хувьд бол жаахан учир шалтгаан байсан. Тэгээд хэд хэдэн ч удаа одоо бас конкурсч байлаа. Тэгээд аз дутдаг ч хэл байсан баах. Янз бүрийн учир шалтгаанууд байсан л байх. Тэгээд энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг яагаад зорж сонирхож байсан гэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага чинь Москвагийн үйлдвэрчний хөдөлгөөний дээд сургууль, Ленинградын дээд сургууль, Германд одоо ажилтан боловсон хүчнээ бэлтгэдэг. Тэгэхдээ авж байгаа боловсон хүчнээ бол ерөнхий боловсролын сургууль төгссөн, 10 төгссөн гэхээсээ илүүтэй
ажил хөдөлмөрийг эрхэлж байгаа. Ажил амьдралын одоо практик туршлагатай улсуудаа боловсрогчд одоо сонгож авдаг ийм байсан. Тэгээд тэрийг бол одоо сонсч мэдсэн учраас ер нь боломж байгаа биш үү гэж бодоод тэгэл зорьсон. Тэгээд тэр зорилгоо бол одоо биелүүлэх гэж үзсэн. Харамсалтай нь бол одоо тийм боломж бол олдоогүй гэдэг нь 88 оноос хойш нэг 2 жил гарan ажиллаад 3 жил ажиллаагүй юу 90 он тоо залгаал арчил гараал тэгэл одоо нөгөө төвлөрсөн үеэр сургууль явуулдаг асуудал бүх юм зогссон учраас тэгээд тийм боломж гараагүй гэсэн хэдий ч өөрийгөө одоо дайчлах тийм сургууль соёл төгсөх бүх юм бол одоо төрийн нуруунд дээр биш миний нуруунд дээр төрийн нуруу гэдгийг үжилж байгаа гэхээр нөгөө тэр үед чинь зардлын бол одоо Москвагийн үйлдвэрчийн хөтөлбөрийн дээд сургууль хариуцдаг Монголын үйлдвэрчийн төв зөвлөл даадаг байсан байхгүй. Тэгэхээр одоо өөрөөсөө одоо төлбөрөө төлөө сурахаас өөр аргагүй. Тэгэл сурсан, боловсралсан, эргээд үйлдвэрчиндээ бол урагдсан. Ингээл буцаж одоо 99 онд үйлдвэрчиндээ ороод хөдөлмөр нийгмийн асуудал хариуцсан зохион байгуулагч өгөөд цайлын хөлс хариуцсан нэгтлэн бодогч нөр орж илээ. Тэгэл Канадархтайгаа хамтарч нэг 5 жил гарan ажиллаад ингээл 2004 онд Канадарга маань үйлдвэрчний их хурлаар дараа болдог ерөнхий зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдоод ингээл сонгуул явж би тэр сонгуульд нь өрсөлдөж ингээд аймгийн үйлдвэрчний холбоон дарга гэдэг энэ нэр хүндтэй хариуцлагатай албан дээр ирэл одоо ингээл 12 3 жил болж байна. Тайл нутгийн хүн бэ? Би Завхан аймгийн Тэлэм сумын харьяат. Таны хүүхэд насны мөрөөдөл ер нь хүүхэд байхдаа би тийм хүн болно доо гэж мөрөөддөг шүү. Хүүхдийн мөрөөдөл их сонир л доо. Би ч одоо хүүхэд байхдаа ер нь их спортлог. За ер нь юмд л оролцдог тийм л хүүхэд байсан. Хүүхдүүд ямар байсан яг тэр шиг. Тэгээ манайхан ч н одоо их олуулаа амбул тэгээ хөдөөтэй өвөл зөнийхэн одоо амралтаар өвөгийн дээрээ нагдсын дээрээ авгын дээрээ гарна хонь хариулна хураг хариулна одоо мал гэл ингээд бүхэл юмд л оролцоод ингээд явдаг. Тэгээ хүүхэд байхасаа би бол спорт их спортж өгд байсан. Тэгээ ялангуяа би одоо 7 настайгаас цаны рагуулгад суулсан цаны спортоор их явдаг байлаа. За тэгээд тэр хөсөл мөрөөдөлч гэсэн бас хүүхэд ахав насанд бас гинтийн байдлаар одоо хязгаарлагдал болсон бас мөрөөдөлтөд бол хүрч чадаагүй. Гэхдээ хүүхэд байх үед биднэрт одоо ялангуяа эрэгтэй хүүхдэд хамгийн их одоо гой мэрэгжил, жолоочийн мэрэгжил санагддаг байлаа шүү дээ. Манай ах чи одоо зэрэг 107 дугаар анги төгсөө жолооч болоод 22 дугаар азд нэг сайхан өстө дүнхийсэн цэнхэр 30 барьж ирээл тэгэл ямар гоё одоо байдгийг их гоё мэрэгжил байна гэж одоо ер нь жолооч болъё гэж мөрөдөж ирсэн шүү дээ. Зүгээр ерөнхийдөө бол спортлог сургал цайтай сурлага бол гайгүй тоонд ангийнхаа ихний хэд ордог бас ч нэг ангийн дарга марга гал янз бүрийн сонгуульт ажил ингээл хийдэг л байлаа. Тэгээ мөрөөдөл бол тийм байсан. Таны ажил амьдралдаа баримталдаг зарчим юу байх вэ? За ер нь бол багийн хүмүүжил гэр бүлийн төлөвшил юм да. Ер нь нэг эцэг эхийн хүмүүжил байна. Тэгээд сайхан ах дүүсийн бас нөлөө байна. Сайхан эвсэг хамт олны одоо мундаг удирдлагуудын бас одоо нөлөө одоо сургамж байна. Энэ утгаараа бол энэ аливаа хариуцсан ажилдаа бол одоо үнэнч сэтгэлээрээ хандах тэрийг бол одоо бүрэн дүүрэн хийх энэ бол одоо үндсэн барьдаг гол зарчим. Цагийн юм бол цагтаа хийж явах ёстой. Тэгтээ чанартай үнэн сэтгэл гаргаж тэрний одоо өгөөж нь хожим хоон бол ирдэг гэсэн. Ийм л зарчим бол одоо үндсэндээ барьдаг. Тэгээд энэ маань ч бол одоо ажил амьдралд бүх юм дээр бол одоо хэрэг болдог. Залуу хойч үедээ залуучуудад ер нь юу гэж хэлхийг хүсдэг вэ? Юуг сургамжилдаг вэ таны хувьд? Бидний өсөж хүмүүжсэн тэр нийгэм ч өөрөө тийм тэр үеийн улсуудын бидний хүмүүжүүлж ийсэн бол нөгөө нэг хайрн дотроо халан гадна гэдэг шиг тэгж л биднийг бол муу үзэхтэй биш. Ер нь жаахан чангахан гараар барьж тэгж хүмүүжүүлж ийсэн байгаа. Манай эцэгч тэр хамт олонч тэр удирдлагч тэр
Тэгээ хар нялхаасаа бол үг даа сурсан байна. Юмд сэтгэлээрээ хандаж хариуцлагатай хандаж сурсан байна. Тэгээд хожимын хойно үг дэц чиг эсэг хичээлдэг шүү дээ. Бид нэр сурсан зүйлийг чинь одоо бурхан болохтой аваад явахгүй. Хожимын хойно та нар чи өөрсөн чинь хэрэг болно гэдэг. Энэ бол туйлын үнэн. Тийм учраас би бол одоо өөрсдийнхөө залуучуудад ойр орчин байгаа одоо найз нөхөд тэдний үр хүүхэд одоо бүхэл юмд юу гэж хэлдэг вэхээр та бүхэн бол одоо жаахан залуу наснда одоо толгоогоо жаахан мэрэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо хүний одоо ихэнд өөрийн ихээр зов гэснэг үг гэдэг шүү дээ. Тэрэн шиг залуу наснда жаахан толгоодоо аюун бодлоо жаахан тэлж юм сурж авах юм бол хожимын өдөр тэр чинь өөрийн чинь одоо гол үнэт зүйл бол тэр болно гэж ингэж ил захидаг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол бидний хэлж байгаа бол нөгөө уулсан бүхэн дайсан биш инээсэн бүхэн одоо нөхөр биш гэдэг шиг шанааныхаа хэмжээгээр хутгаж аваа. Энэ чинь та нарт хэлэх болно шүү л гэж захидаг. Өөр хөвгтэй бас та ер нь энэ зарчмаар ер нь хүмүүжүүлсэн үү? Би ганц үнэтэй. За. Тэгээ миний хүү мөн л бидний хүмүүжлэр явсан. Ер нь үр хүүхдтэй хайргүй эцэг их гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр чанга хатуу үг хэлсэн ч гэсэн гараа явсан мó ганц хүүдээ арайч хатуу хэлчүүдээ гэж бодох үе би. Тэгтээ энийг бол хожим хойно миний хүү 90 цент хүрэхээр эцэг их маань бас зөв юм хэлж зөв төлөвшүүлжээ гэж тэрэнд баярлах болов гэж бодож явдаг. Тэрнийхээ үр шимийг ч одоо харж байна. Хүү маань зөв хүмүүжсэн байна. Сайхан багш нарын гар дамжсан байна. Эрдэмтэн багш нар сайхан юм заа сургасан байна. За гэр бүлтэйгээ битэрч гэсэн бас хүүдэн одоо зөвл хүмүүжүүлсний үчинд өнөөдөр хүн маань тэрийг ойлгосон. Тийм байх ёстой байна гэдгийг тэгээд аргагүй юмны үргэлжил гэдэг шиг тэгээд ер нь би чих жаахан тийм хинхэг талдаа хүн. Тэр зангийн маань хүүхэд маань нэлээд үүлс юм шиг байна лээ. Манай гэр бүлийн юм ч тийм зарчимтай. Тэгээд тэрэндээ бол одоо ер нь баяртай байгаа шүү. Та гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцж байсан бэ? Тэр дурсамжаасаа уулзаач. Их сонин сайхан тохиолдол л доо. Сонин сайхан тохиолдол гэхээсээ ер нь хүн сайхан хань заяана гэдэг бурханы хишгэл байх гэж би боддог. Хамаг гол ноён нурууг авч явдаг, өдий зэрэгтэй ажиллаж энэ ажил амьдралын энэ өндөрлөгт хүрэхэд сайхан одоо ханийн буян бол үнэлж барш. Би тийм л одоо азтай хүн. Бодлолдаанд одоо лифт чинь байж байгаа, тоног төсвийн засварчин байж хат манай гэр бүлийн хүн маань үйлчлэгээний төвд нягтлан бодогчоор ажилладаг байсан. Тэгээ одоо тэр үед чинь эвлийн хороон дарга, үйлдвэрчний хороон дарга чинь мундаг том дарга нар төв дөрвөн байгууллагын нэгийг өдөртөг. Тэгээ манай хүн ч бас сонгуульт ажил хийж ирсэн эвлийн хороон дарга. Тэгэл айгаал дарга юу гэж өөрөөр даалгавар өгнө. Тэгэл бүндэгнэл гүйчин. Тэгтээ тэрэн цааталтаа бол нэг татах хүч байсан юм шиг байгаа. Тэр бүндэгнэлтэй гол нь байсан юм уу? Тэр хүн таалагдах гэж их гүвдэг байсан юм. Тэгэл хайлан энэ үйлчлэгээний төвөөс амьдралын гараага эхэлсэн. Ингээд одоо 85 онд албан ёсоор хоёр талын ах дүүнэр одоо ёсолж одоо энэ драм барьж сүүтэн аяга барьж ингээд бит хоёрыг албан ёсоор зөвшөөрсөн тэр гэрүүлсэн өдрөөс хойш өнөөдөр 31 жил болжээ. Тэгээ сайхан одоо их баяртай байгаа. Харин энэ завшааныг ашиглаад одоо хандаа үргэлж баярлж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэглгүй яах вэ? Таны одоо ажлын нэг өдөр хэрхэн өнгөрөх үү? Их ачаалттай байх уу? Ер нь үйлдвэрчний эвлийн байгууллагыг хүн харахаар их амар хэлбэр нэг захын хүн ч гэсэн аваад хийчмаар юм шиг ингэж харагддаг бах. Өнгөц харвал. Зүгээр зүрх сэтгэлээ өгсөн яг хүний төлөө ажиллаж байгаа хүний хувьд бол үйлдвэрчний эвлийн байгууллагын ажил гэдэг бол тийм амаргүй ажил. Үйлдвэрчний эвлийн дарга удирдлага хүн дээр задарсан аг амгаа огтосон орж ирэхгүй шүү дээ. Дандаа ирэх ашиг нь хохирсон. Цалин хөлсөө авч чадаагүй. Тэтгэвэр дэтгэмжийн дутуу бодогддог. Илүү цагийн хөлшөний цагийн нэмэлтээ авдаггүй. Буруу зөрүү халагдсан. Ийм л улсууд орж ирдэг. Тийм хүний өргөдлийг хүлээж авсан, тийм хүний проблемыг сонссон хүн гэдэг бол сэтгэл амар байх тийм ирэх байхгүй.
Тийм л үүргийг бид нар одоо нуруунд дээрээ тээж тийм одоо эрхийг өөрсөндөө одоо авсан улсууд л да. Тэрний төлөө зүтгэн гэж хамт олон итгэж сонгож байгаа. Тэгэхээр бол өөрийгөө боловсруулахаас өксүүлээд хүнтэй зөв харьцахаас өксүүлээд ингээл маш их ачаалалтай суун юм харан үзэн боловсруулна, багш нартайгаа ярина, хамт олонтойгоо ярина, найзтайгаа зөвлөдөн, шийдвэр гаргана, удирдлагуудаа ночин уулзна. Тэгээд эцсийн үр дүндээ тэр хүний эрх ашгийг хамгаалж чадах юм бол бидний хамгийн дээдийн баяр баясгалан аз жаргал бол тэр. Тийм учраас олон хүний үйлс тэр сайхан юмны амьдралын сайн сайхны төлөө явдаг учраас бидний ажил үйлс бол өөдрөг одоо сайхан байдаг, ийм сайхан буянтал ажил л да. Тэгээ эндээч би ч одоо дэндүүч дур сонирхолтой юм, дэндүүчийг хингэлхийн заримдээчтэй тэр юу арайчиг идэрч юу ч болоод найз нөхч одоо гайхал байдаг шүү дээ. Тэгээ ер нь шүүмжлэлийг хэрхэн үл авах вэ? Магтаалд бас яаж хандах вэ? Би ер нь шүүмжил дуртай шүү. Өөрөө ч ер нь бас шүүмжлэх талдаа. Ер нь яагаад гэж байгаа юм гэхээр тийм нэг зохиомл хуурамч юмд их дургу. Одоо ч нэг нийгэм нь өөрөө ч тийм болцсон юм уу, нэг тийм дүр эсгсэн юм их байгаад байна шүү дээ. Нүрнээс хараад болохоор хэлэхгүй. Hodл үнэн тал засаал атлаан чи магтчиж чиг л байх шиг. Тэгээд ихсэн мөртлөө цаагаараа буруу хараад шил эргэл явахаар муулдаг, зайлдаг. Энэ бол одоо байж болохгүй зарчим л да. Ёс зүйн доголдол гэж би бол хэлэх гээд байгаа. Тэгэхээр би өөрөө тэгж өсөөчгүй, тэгж сураачгүй тийм занч байхгүй учраас бол найз нөхдөж тэр, хань ижилдээч тэр, үр хөвгдөөч тэр ах дүүнэртэй хамт олондоо бол байж байгаа дутагдлыг бол анцаагаар л хэлнэ. Ширүүхэнчиг хэлнэ. Тэгээд сүулт нь бол одоо харин буул зөөлөм, хайрлах, халамжлах, хөдөлмөрийн үнэлэх, урамшуулах дэмжихтэй бол ер нь гайгүй л байдаг болов гэж боддог шүү дээ. Тийм учраас өөрөө тийм учраас нүд рүү хараад их цараад шудраг хилээ шүмжилсэн хүнд би их дуртай. Тэр хүн надад байгаа алдааг олж харж чадлаа да. Намайг засаж залруулж авах гэж энэ энэ хүн. Миний тулах түшиг найз нөхд юм байна л гэж би одоо буруу талаас нь зөв эерэг талаас нь хүлээж авдаг. Хамгийн сүүлд ер нь хизээ ирч хүч хайрлсан урмын сайхан үгийг авав. Гэхдээ ер нь өнөөдөр л эхэлж штэ. Маань эхэллээ. Арийн нэг 45 хоног өндөр ачаалттай ажиллаа. Тэгээс ч өөр арга байсангүй. Их чиг олон ажлыг нэг дор амжуулах гэж их зүтгэлээ. Ажлын алан байна. Өндөр ачаалттай ажиллаа. Олон улсууд цаг нараан зарцууллаа, хөлс хүчээр гаргалаа, хөдөлмөрөө зарцууллаа. Өнөөдөр тэрнийхэн үр шимийг үзэж олон улсуудаас өнгөц зүс засныг Орхон аймгийн үйлдвэрчний нэвлийн холбоо бодиттой бүтээн байгуулалтын ажлууд хийснийг өнөөдөр сайшаан хэлж яхад нөгөө 45 хоног цаг наргүй ажилласан, ядарсан альжаал маань нөгөө хомоо ахуулсан тэмээ гэдэг шиг болж шүү дээ. Баяр баясгалантай өнөөдөр их л баяртай байна манай ажилтнууд ч гэсэн. Би өнөөдөр бас ажилтнуудаасаа энэ сайхан завшааныг ашиглаад бас уучлал түсээд авлаа. Ажлын их өндөр ачаалттай үед их шахаж ажилуулж ширүүн дөрөв хатуу гэлжсэн бол уучлаарай. Одоо өнөөдөр тийм байхгүй. Одоо хэдүүлээ сайхан баяр баясгалантай тийм иднэ л гэсэн. Тэглгүй яах вэ? Та ер нь ямар үед бухимдах вэ? Бухимдалтай үе. За ер нь төлөвлөсөн ажил хугацаанд амжихгүй. Тэгээд худал хэлэх сэн хүнд их дургу. Хийх гэж худлаа дүрисгээд тэгээд тэрийг нуугаад үннээ хэлэхгүй. Тэгээд нэг муухай одоо энэ сайхан ярилцлагад орж иж бас бүдүүлгэл өг юм да. Тэгэхдээ нэг муухай үг байдаг да. Дээр үеийн нэг гүүх нохоод гүүхгүй нохон саад гэж. Яг үннээ хэлж чадахгүй. За би ер нь энийг амжихгүй эсвэл ер нь цаг хугацааны хувьд бол одоо тэрийг бүтээх тийм боломж байхгүй, тийм чадвар байхгүй гэдгээ бол улаан цагаан хэлжүүл ажил их сайхан л явна л да. Сая энд чиг манай одоо энэ ажил явж явах тийм одоо тохиолдол бас гарлаа. Тэгээ би тэр улсууд хэлж ирсэн. Та нар үнэ хэлчихгүй дээ. Энэ цаг толгомдсон юм байгаа үед тэгсэн бол бас энэ Орхон аймгийн үйлдвэрчний холбооны нэр хүнд. За бас одоо би ч олон жил одоо Эрдэнэт ажиллаж амьдэрсэн хүнтэй сайн сайхан явдаг хүний хувьд нэг
хүнд хандаад үнэн сэтгэлээ хэлэхэд нэг үгүй гэдэг хүн баг гардыг. Тэгээд бол боломж бол байсан штэ та нар хэлсэнгүү дээ гэдэг. Тэгэхээр тийм зүйлийн юмд бол одоо их бухимддаг төлөвлөсөн ажил хугацаанд багтахгүй бол тэрэнд л Чөлөө цагаараа юу их вэ? за чөлөө цаг бол ер нь их баг гарч байна. Их баг гарч байна. Тэгээ чөлөө цаг гарвал одоо гэр орондоо зарцуулъя гэж хичээхийн харамсалтай тийм боломж гарахгүй байна. Гарвал одоо бас нэг өдөө агаар салхинд гарах ч юм уу. За уу ч юм бол одоо зав чөлөө гарвал одоо ганц нэг ном гарчиглах хууль харах гэл ингэдэг л байлаа. Тэгээ тийм бол одоо баг л гарч байна. Гэхдээ манайх ч нь бол одоо хоёр тал удмааран одоо яач нар ихтэй, морь адуу мал ихтэй байлаа. Тэгээд тэрийгээрээ ч юм уу том ахаасаа өсвөлээд өнөр бүгд одоо адуунд орсон бүгдөө л хар нялхаасаа хурдан морь унаж өссөн ингээд найз нөхөд тойрон өрөөлж байгаа дийлэнх олонх нь адуу малтаа нөхөрлж जैन тэгээд бас улсад олон жил өмнө шударгаар хөдөлмөрсний буян заяагаар төрчиг олон удаа шагнал буян гიშгэ хайрлаа. Тэгээд тэр мялаалга юугаар найз нөхөд ах トゥ адуу одоо биелгэнд өгж тэгэл өөрөө ирэхгүй адуу гэдэг тэр сайхан тэнгэрлэг амтэн лөө шунанд орлаад одоо ордсон 2 3 жил 3 4 жил болоо явж гин. Тэгээд хаяа нэг альжаад ядарсан үедээ бухимдалтай үедээ адуун дээр очиод адуугаа харахаар нэг сайхан энерги авч сайхан хямар сэргээд ирч хүч авдаг. Тэгээ харин ойр мөгхөн гэр нь очиж чадаагүй тэгэл ах маань дүү маань л өөрсдийнх юм тэднэр л ер нь миний дүү л одоо голыг авч явд юм да. Тэгээд одоо маргааш нэг өдрөөс тэгээд айгон ячаад нэг очиж хямраа сэргээл гэж бодож байгаа шин. Бас их ажлын ачааллаа бас тайлган тийм ээ. Та бол их олон сайхан найз нөхөдтэй хүн байх. Найз нөхдөд бас дурсааш нөхөрлийн талаар бас та яриач. Ер нь бол сайн найз гэдэг бол зовлонтой үед өөрөө ирж жаргал зүрх баяртай үед өргөдөж ирдэг хүнийг бол найз сайн найз гинэ гэж ингээд сайхан эрдэмтэй суудын хэлсэн сайхан сургаал үг бай тийм билээ. Энэтэй бол би туулийн үнэн үг байна даа гэж боддог. Ер нь бол агта, омогтой, албан тушаалтай, эрх мэдэлтэй явахд хүний чанар баг танигдэн шүү. Жаахан ядраад зүдрээд ирэх үед юм уу энэ үед л жинхэнэ чанар бол танигддаг. Тэр утгаараа бол би нэг бусад улсууд шиг л нэг замбрааг зарим улсууч нэг л олон тоол хэлт юм билий. Нэг тийм олон одоо замбрааг бол одоо найз байхгүй. Тэгтээ чанартай хэдэн сайхан мундаг одоо найз нар бол байлгүй яах вэ? Зовсон үед, баярлсан үед зовлон жаргал, баяр жаргал бүгдийг хуваалцдаг. Тэгээд тэр найз нөхдийнхөө сэтгэлд нэм хийчихвэл одоо явах юмсан л гэдэг одоо хичээдэг. Та өөрөө ер нь өөрийгөө хэр сайн найз хүний анд нөхөр гэж хувьдаа боддог вэ? За ер нь гайгүй л байлгүй дээ найз нөхөд маань одоо юу гэж бодож явдیں۔ Тэгээд би ч өөрөө нэг хүнд амлуул тэрэндээ их хүрэх гэж их ирмэлцдэг, тэмүүлдэг. Ер нь манай хүнч тэгдэг чи дандаа нэг заагийн хөрөнд орж явах юм гэж. Тэгээд тэр утгаараа бол найз нөхөдтэй бол гайгүй л ханддаг байх гэж боддог шүү дээ. Тэгээд тэр утгаараа ч найз нөхд маань бас үнэлдэг байх. Тэр утгаараа бол одоо сайхан нөхөрлөдөг байх гэж бодож байгаа. Та Эрдэнэ хотод хэдэн онд ирж байсан бэ? Эрдэнэ хотод одоо 1982 онд ирж илээ. Одоо ингээд 34 жил болсон байна. Онгараад одоо 35 жил болох нь дээ. 80 онд ирсэн байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагыг зорж очсон гэж тэгж байна. Яг өнөөдөр ингээд ботход би амьдралдаа зөв сонголт хийгээд зөв явж байна гэж ер нь энэ талаар та бодож байсан уу? Гэхдээ ер нь бол одоо ингээд тодорхой цаг хугацааны дараа эргээд гიშгсэн мөрөө эргээд нэг хараад хийж байгаа ажил үйлсээ нэг хараад ингээд бодоход бол би дөрөв нөгөө сайхан азтай сайн хантай гэдэг шиг би бас миний сонгосон энэ ажил миний энэ сонгосон мэргэжил бол бас
харамсахааргүй тийм байна гэж ингэж бодож байгаа. Ер нь миний хийж чадах ёстой ажил энэ юм байна гэдгээч би бол олж харсан. Тэгээ нэг учраас янз бүрийн улс төрийн хүрээнд янз бүрийн л одоо ажлын саналуд бол одоо надад ирж ирсэн. Гэхдээ би бол тэрэнд бол шууд л тэр хүнд эргэлзээ төрүүлэхгүй үгүй л гэж хэлж чаддаг. Тэр маань бол өөрөөр хэлэх юм бол энэ ажилдаа дор сонирхолтойг л нэг илэрхийлэх байх гэж бодсон. Амьдралдаа харамсаж байсан удаа байгаа юу? Тэр үед л тех минь явдаач гэх юм уу харамсал төрүүлж исэн үе гэвэл. За би эцгийг алдчихад тэгээд яг хүн бүхэн л харамсдаг л да ер нь бол. Гэхдээ би бол тэрэндээ л их жаахан одоо ер нь би өөртөө их гомдож явдаг. Тэр гомдол маань өөртөө гомдсон гомдол маань одоо ч ер нь нэг тийм тайлэгдв. Ягаад гэвэл би чи одоо бас түрүү нэг цугс төрдсөн да хүүхэд байхдаа боломж олдоогүй гэж хүүхэд байхдаа бас сурлагтаа тамирчин бол тамирчин бас л үеийнхэн дундаа гайгуудад одоо дуудагдж явсан үедээ бас хүнд өвчин одоо тусч аавараа би нэг 2 удаа манцуулсан хүндээ эхээс өрхтөө нэг манцуутайгаа имлэгээс авч гарч сүүлд нь өвдөд байж байхдаа аав маань имлэгийн адиаланд намайг ороогоод имлэгээс гаргаж ирсэн. Тэгээд 14 хүүхэд дундаас аавыгаа би их одоо өсгийн нэрт бууруулж ясан л тийм ачлалтай хүүгэх юм уу ачлалгүй хүүгэх юм уу тэгээд гин сэрэггүй явж байгаад өөрөө олон жил өвдсөн өвдөн зовны гэдэг ямар байдгийг хар нэлхаасаа мэддэг мөртлөө аавдаа анхаарал тавьж чадахгүй байж байгаад алдсан. Тэгээд тэрийг л одоо би мартдаг юм да. За баярлалаа. Ер нь таны дотны хүмүүс ч гэдэг юм уу хүмүүс хамт олон чинь төдийлэн сайн мэдэхгүй ч гэдэг юм уу тийм авьяас байх уу танд? Гүрд мэдэхгүй тэрийг одоо найз нөхдөд мэдэх байх та. Тэ. Би бол тэр зураач гэж байгаа зүгээр эцэг ихээс жаахан заяасан тэр авьяас бол байгаа хөө. Би чинь тэр зураачийн сургууль соёл ер нь төгсөөгүй хүн шүү дээ. Зүгээр л өөрийн одоо эцэг ихээс заяасан тэр унган авьяас тэргээрээ л одоо анх ажил хөдөлмөрийн гараагаа хийсэн хүн энэ 13 тусны жаахан байдаг юм шиг байгаа. Сурдаг байлаа, бичдэг байлаа, сэлдэг байлаа. Ер нь би эхнэр гэрүүл аваад ер нь энэ олон жилийн хугацаанд сүүлийн хэдэн жилээ одоо жаахан ажил алба өөр боллоо, цаг зам боллоо. Тэгээ тэр нөгөө янз бүрийн багаж бариад юм хийдэг цаггүй, наргүй болоод ч тэр юм уу юмнаас их хөндөрч түнэс би ер нь амьдралдаа цөөхөн тавилга авч үзсэн хүн. Ер нь дандаа л өөрөө бодоод сэтгэл нэг тим хийчих гэх юм бол ямар ч цагвар ямар ч дэзан гаргаад өөрөө хийчдэг. Ер нь байраач ер нь хүнээр бие барна юм засуулж үзээгүй гэж хэлэхэд болно. Ямар л супер засвар хийн ямар дэзан гаргана гин дураараа бол одоо хийдэг нэг тийм үе байлаа л да. Тэгэхээр тэр бол өөрөө бас төрөлхийн нэг жаахан тийм аюус байсан юм болов уу гэж. Тэгэлгүй яг хоо. Тэгэхээр яг энэ мөчөд бас та хин нэгэн хүнд баярлаа гэж хэлхийг талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа тийм хүн байна уу тань? Тэгвэл бас цэнхэрдлэх зэр бас сэтгэлээ илчлээч. Олон хүнд л баяр талархлаа гэж хэлмээр байна. Юуны өмнө энэ мянган гишүүдийг нэгнэдэд нэгтгсэн том өнөр үлийн анхны шанг татсан тэр Ахмад буурлууд тэр үе үеийн мундаг удирдлагуудад баярлаа гэдгийг хэлмээр байна. Энэ хөдөлмөрийн хүний төлөө энэ оюуны том одоо хүнд хөдөлмөрийг мөр зэрэгцсэн яваа одоо андуудаа гэж хэлий да. Нийгмийн зүтгэлтэнгүүдээ бас баярлаа гэж хэлий. Тэгээд найз нөхдүүд гэрвэл нийт орхомчуудаа баярлаа гэж хэлий. Яагаад би энийг ингэж хэлж байгаа юм гэхээр өнөөдрийн үйлдвэрчний хөвлийн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг манай эрдэмтчүүд маш сайн ойлгодог. Энэ төр захиргааны байгууллагын манай нийгмийн түншлүүд ойлгодог. Бид бүхний оруулж байгаа одоо саналыг бол ер нь дэмжих
талдаа байдаг. Унгах биш. Буруудуулах биш, буруутгах биш. Тэгэхээр бол бид нэр бол энэ 40 жилийн түүхэн хугацаанд нийгэмдээ бол үйлдвэрчний нэвлийн байгууллага гэдэг бол өөрийн орон зайгаа эзэлж хүлээн зөвшөөрөж чаджээ гэж. Тэгэхээр энэ үйлдвэрчний нэвлийн байгууллага хамтын шийдвэр гаргадаг байгууллага учраас нэг хүний байгууллага биш. Нэг хүний шийдвэр гаргадаг учраас амжилт бүтээл бүхэн хамтын амжилт байдаг. Жаргал зовлон бүгд хамтынх байдаг. Энэ утгаараа энэний төлөө цаг наргүй зүтгэж байгаа тэр зүтгэлтэнгүүдэд л нийгмийн зүтгэлтэнгүүд л дахин баярлалаа л гэж хэлмээр. Тэглгүй яг сайхан үг нь таны үлгэр дуурайл болгож явдаг, үлгэр жишээ авдаг хүн гэвэл мундаг улсууд байна шүү дээ, зөндөл байна. Тэгээд одоо хүүхэд байхад ахуулаад л манай захны Эдлмэрийн Баатар ханчин намхааны буугаа гээл өгöd байхад одоо удирдлагууд дундаа сум нэгдлийн дарганараас одоо энэ Хүсэл аймгийн Загаавал сумын авар зэттгаа гээл ингээл гайхамшигтай мундаг одоо холч ухаантай тэр одоогийн шиг нэг баахан диплом цуглуулсан хэдэн дээд сургууль төгссөн тэр гадаад дотоод сурсан гэхээсээ илүүтэй тэр амьдралын асар их практик дуршлаг одоо тийм зөвлөх ухаантай юм улсууд байсан биш ч явдаг. Одоогийн одоо мундаг сайхан өдөрдөгчд байна. Тэ ялангуяа манай үйлдвэрчинд бол одоо мундаг одоо өдөрдөгчд байсан. Тэгээ тэр бүх одоо мундаг өдөрдөгчд игаад бол бүгдийн одоо нэр дурдж хэлнэ гэхэд бол цаг бол багтахгүй. Тэгээд мэдээж өөрийнхөө одоо эцэг эхийг бол одоо дээдлэн биширч одоо хөндлөж өгдөг. Хамжил байна. Үр хөөхд байна. Одоо та юу хүсэж юу мөрөдөж байна? Зорж байгаа зүйл гэвэл ер нь манай Орхон аймгийн үйлдвэрчний нэвлийн холбоо чинь дайны үйлдвэрчний зөвлөл Монголын үйлдвэрчний нэвлийн холбооны хамтарсан төслөөр хойд бүсийн аймагуудын бүсийн сургалтын төв 2000 онд байгуулагдсан. Тэгээд үйлдвэрчний нэвлийн холбоондоо бол анхны бүсийн сургалтын төв нь л дээ аймагуудын дундаа. Тэгээд би энэ үйлдвэрчнийхээ их буйнаар гадаад дотоод зөндөө явж олон улсын одоо туршлага хөгжилтэй орнуудын туршлага судалж явуулаад түүн дотроо би дайн улсад нэг хөл тавих тийм боломж олдсон. Тэгээд тэнд очиж яхад тэр олон улсын тэр сургалтын төв гэдэг одоо ямар байх ёстой юм. Юунд чиглүүлж үйл ажиллагаагаа явуулж ямар цар хүрээтэй ажиллах ёстой гэдгийг нүдэрээ харсан хүний хувьд бол энэ анхны бүсийн сургалтын төвөнийг энэ бүсийн аймагтай Монголын үйлдвэрчний холбооны нэг жишг болох юмсан да. Тэр өндөр хөгжилтэй орны тийм хэмжээнд хүрэж чадахгүй ч гэсэн нэг тэрний нэг хумсын толионы чиний болгох юм да гэсэн ийм мөрөөдөл бол одоо байдаг. Тэр лүгөө бол алхамаар багаар бол одоо дөхөж ил явна. Гэхдээ тэрэнд хүртэл бас тодорхой цаг хугацаа үе. Тэрэндээ бол одоо тэтгэврт гартлаа бол зүтгэхэд ямар ч байсан тэр зорилгоо бол биелүүлчих болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл яг хамгийн их одоо шантарч исэн, зовоож исэн үе он жилүүд гэвэл ажил хөдөлмөрийн талбарт гарсан үеэс эхлээд ер нь шантарсан үе. За ер нь шантарч исэн үе бол бараг байхгүй гэж хэлж болно дөө. Би түрүүн одоо бас дурдсан хүүхэд ахнасаа олуулаа өссөн зууныхаа амралтаар олон ах эгч дүүнэртэй бид нар чинь тэгэл хичээл ном борон сургууль хичээлийн хэрэгсэл бэлтгэхээс өсвөл хар налхаасан хадлан хадан загас жарахаа барин тэгэл жимс түүн тэрийг зарн борлуулна. Манай завхны тосон цэнгэлч нь бол одоо товрын мал орж ирж хонь хэргадаг байлээ. Томчуултаа одоо насанд хүрсэн хүнтэй 2 3 дугаар ангийн хүүхэд ам ман үзэл тараад л хонь хэргаал ноосоон тушаагаал эдэн дэгрэг аваад ижил номоо бэлтгэл ингээл харан талхаасаа одоо хөдөлмөрийн ам чимтийг үзэж бас ажлын ачаалтаагаа сурцсан байсан учраас бол шантрах үе бол ер нь байхгүй байсан гэдэгт бол одоо болно. Тэгэхдээ бас хүнд үеуд бол байсан. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч цаг зав гарган ирсэн бас танд чин сэтгэлээсээ талархаж байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. Одоо бас энэ сайхан түүхт өдөр маань манай намын телевизийн хамт олон уран бүтээлчид урьж энэ сайхан одоо нэвтрүүлэгтээ олсон оруулсан явдалд
та бүхэнд бас талархал илэрхийлье. Мөн та ич гэсэн бидний л нэг одоо хамт олон. Тийм учраас та бүхэндээ бас баярын мэндийг энэ завшааныг ашиглаад хүргье. Ингээд ажил хөдөлмөрт нь сайн сайхныг хүсье. За баярлалаа. Танд дахин баярын мэнд хүргэе. Амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ хин бэ нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаарын зочноор Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Бат цойж өргөдөө орж халуун нутны яриа өрнүүллээ. Баяртай үзэгчдээ.